Хувийн эмнэлэг ч гэсэн улсын эмнэлэгтэй яг адилхан үйлдвэрлэгээ өгдөг танаас өөрөөсөө мөнгө гарахгүй. Ийм нөхцөл байдал үүсэж байна. Зүгээр гарахаар болсон ч тэр нь бас хуулийн заалттай тодорхой хэмжээнд маш бага гэсэн. Бас эмнэлгүүдэд ийм их болгосон байна. Хувь даатгуулагчийн мөнгө 200 хэд гээд байна тий. Байгууллага тэр хувь даатгуулагчийн мөнгийг байгууллагын зүгээр захиална хөнгөлөлгээд нэг тушаал гаргаад хөнгөлж. Тэгэхээр танай эмнэлэг магадлан илэрхийлэгдээд энэ 2020 онд одоо 8-9 сарын хугацаанд улсаас эсний төр хийчихэд байна. Манайх яг ихнээс сард нэг 85-аас буухгүй байгаа. 20 сая төгрөг авдаг гэсэн ба шүү дээ. Хуучин бол. Тэгэхэд одоо манай эмнэлгийн улсаас авч байгаа мөнгө 60 сая нэмэгдсэн мөн гэсэн үг. Сарынхан шүү дээ. Үйлчлүүлэгч бол хувийн эмнэлэг сонгосон, улсын эмнэлэг сонгосон, ялгаа байхгүй энэ эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгөө бол авах юм байна. Тийх юм байна. Эмнэлгийг авчих юм байна. Тэгэхээр аль ч эмнэлгийг сонгосон үнэгүй одоо үйлчлүүлэх боломжтой, эсвэл тодорхой хувийн хөнгөлөлтөд үйлчлүүлэх боломжтой байгаа тийм. Тэр хөнгөлөлт чинь хэдээс хэдэн хувийн хооронд байгаа тийм. Одоо жишээлбэл манай амбулатороор хүн эрэхтэй мөнгө төлнө. Яагаад гэвэл одоо энэ хууль гарснаас хойш сонгон шалгалт явагдааг байгаа. Тэгэхээр манайх амбулаторынхаа үйлчлэгийг даатгалтай холбож чадаагүй гэсэн үг. Тэг яг нь явандаа үнэгүй болох юм биш. Гэхдээ явандаа даатгалтай холбочгоор тэгэл хүсэн үсээгүүл үйлчлэг нь үнэгүй болчихно гэсэн үг. Хуулиараа. Тэгээ үйлчлэг нь үнэгүй болчлоо цаад хэвдэх хоор эмчилгээ чинь бүгд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах. Тэгэхээр яг улсын эмнэлэгтэй адилхан байна. Одоо адилхан болоход нэг л алхам байгаа юм байна тийм үү? Даатгалтай холбогдох. Тэг бүх үйлчлэгээ даатгалтай холбоо. Яг улсын эмнэлгийн нэг ялгаанд нөгөө нэг ажилтныхаа цалин нөгөө уур уус ундраг гээд төсвөөс өгдөг штэ. Хувийн эмнэлэг бол арай өөр. Тэгтээ хувийн эмнэлэгд бол тэрийгээ авах чадвар бий үүсэж байгаа. Тийм байна.